За дөнгөж 2 хоногийн өмнө энэ урдлаар дүүрээд суугаадсан нөхдүүд маань одоо өнөөдөр орж ирэхгүй болоод эхэлж байна. Энэ бол одоо засгийн газрын гишүүнээр томдогдсны маргаашийн хурал. Тийм учраас одоо энэ засгийн газрын хэрэглэх газрын дарга, шадар сайд, тэргүүн шадар сайд гэх мэт одоо албан тушаалтангууд 4 дахь өдөр 5 дахь өдрийн чуулганы хуралдаанд оролцож байх учиртай. Ядаж өглөө эрдсэндээ ирээд чөлөө авах шаардлагатай, өшөө ажил давхардж байгаа бол учир байдлаа тайлбарлаад явдаг байх шаардлагатай гэдгийг бас би хариуцлагатайгаар анхааруулж хэлж байгаа. Улсын хурлыг олон нийт хариуцлагатай, идэвхтэй ажиллахыг байнга шаарддаг. Энэ шаардлагыг хангуулж ажиллах нь бас миний хувьд, хурал даргалагчийн хувьд үүргэн гэж ингэж бол харж байгаа. Тийм учраас сонгогдсон шинээр томилогдсон сайд нарыг улсын хурлын чуулганы хуралдаанд хүндэтгэлтэйгээр үүрэг хариуцлагаа ухамсарлаж оролцож байхыг үүрэг болгож хэлж байна. Энэ засгийн газрын гишүүд хайцсан Сандгийн Бямцэг таан байна. Болдын Жавхлан Жаданбийн энх хоёр, Сайн буянгийн Амар сайхан, Жигжиг зүрэнгийн Чин бүрэн, Борхүүгийн Дэлгэр сайхан, Телуханы Абакер, Инх тайвны Батамглан, Нямосрын Учрал энэ сайд нар хайч юм. Тэгээ санал хураалтанд орж ирэхгүй. Цаашдаа улсын хурал дээр яах юм? Ингээд санал хураалт дээр олон цонхоор ялгарч сууж байгаад орж ирсэн санал нь унаа сууж идэг болох юм уу? Одоо энэ дээрээ жоох хариуцлагатай хандна шүү.